Никэ байна. Та бүхэн маань сайн сууж байна уу? За, өнөөдөр би юу бэлтжээ сууж байна гэвэл ардастагчнараа. За, Японы муурны амттанг та бүхэндээ танилцуулах гээд зөндөө амттанхаараа авчаад энд ингэ сууж байна. Тэгээ та бүхэн маань японочууд ер нь мууранда ямар амттан өгдөг вэ те? Та бүхэн маань бас сонирхож ээж магадгүй. Тэгээ хэрвээ Японд те аялахаар ирж байгаа бол та бүхэн бас мууранда амттан аваад хараарай гэж хүсэж байна. За, тэгээд нэг амттангийн ингэ танилцуулъя гэж бодож байна. Бас ер нь бол оноо өгөнгөө та бүхэндээ танилцуулъя гэж бодоод хоёр оролцогчоо энэ хажууд хүлээгээ сууж байна. Манай хоёр бүдүүн өсөн бөмбөгнүүд. За тэгээд та бүхэн маань миний бичлэгийг таалагдсан бол лайк тэгээд subscribe тэ share хийгээд өөр хүмүүс бас хүргэж өгөөсэй гэж хүсэж байна. За тэгвэл бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. За тэгээд хамгийн түрүүнд та бүхэндээ том хайрцагтай амттангийн эхлээ танилцуулъя гэж бодож байна. Тэгээд манай Аскамару хоёр бол жоохон оролцоход бэлэн болж эхэлж байна. Тэгээ аягнуудын ингээд угаагаад энд ингээд тавьсан байгаа. Та бүхэн маань бас манай Аскамаруны хоёрыг идж байгааг харж болох байх. Маруна. Бичида. Холтчида чи. Бижилта бүтүнэ. Үгүй нэр энэ Мару. За тэгвэл хамгийн түрүүнд тадан. Энэ маань Японы ер нь бол муурны амттанда алдартай одоо компани Inaba гэдэг компани амттан байгаа. Тэгээ энэ нь харж байгаачлан ийм дахианы мах одоо нэг савлгаатайгаа 20 ширхэг орсон ийм амттан зардаг байгаа. Задлж үзье. Ийм нэлээд том цээжний мах юм уу да? Дахианы мах. Ингээд савлгаатай байдаг. Манай Маран Аско хоёр бас энэ дуртай хараа идэх гээд. Энэ дахианы махыг жоохон ингээд бүлээн болгоод ч юм уу эсвэл жоохон бүлээн өстэй холиод ч юм уу өгвөл дуртай байдаг. Тийм. За тэгээд энэ нь хутаатай гэхээр хясааны амт оруулсан юм байна. За энэ нь chicken mix. Энэ бол ер нь бол зүгээр дахианыхаа амттай энэ шаргал юм байна. Ингээ 3 төрөл юм байна. Энэ кацуо микс гэдэг нь бол загасны амт оруулсан дахианы мах юм байна. Ингээ 3 төрөл. Ингээ 3 төрөл. Нийтдээ 20 ширхэг орсон байгаа юм байна. За тэгээд амталж үзэхүүтээ алийг идэх юм? Маруна. Марла энэ алийг идэж үзэх юм чи? Энийг нэг юм уу? За, Марун хясаатай гэж үзье гэж байна. За, бусдын савндан хийгээд муухад уурж уучлаарай. Бэжил та чи. Аска нэ. Баярлалаа. Гоё амтсан өнөдөртөө. Баяр. Бэж. Энэ доо яг уу. Нэлээд болохгүйгээр. Гин гочлаа би гараараа бариад өгч байгаа болохоор. Муухай гэж бити бодоорой. Би гараа угац. Марун жохолцчих та. Иш. Аска нэ. За бид нар ийм бичлэг анх удаа хийж байгаа болохоор ер нь бол юу болж юм те. За ингээ барихаар ингээ бутраад амар зөөлхөн ер нь бол байдаг юм байна. Аска нэ. Хогоны дээр. Ашин. Эхэтгэн. Нэ. Марун идэх үү? Марун. За марун баг 10-аас 10 юм да. Тийм ээ? Аска жоохон том байна уу те? За аскад бол нэг 10-аас 8 юм уу да. Манай аска жоохон насны явж байгаа болохоор том ийм амттан бол идэхтэй жоохон муу тийм болохоор сайн ботлаа. Жижигхэн болгож өгөхгүй бол идэхэд хэцүү байдаг гинэ. Аска дахиад жоохон юм хөө. Нэ. Я. Ер нь бол энэ загсны гинэ. Дахианы махыг бол нэгийг голоор нь хуваагаад 7 хоногт нэг удаа юм өгдөг байгаа. Тэгээд Японд одоо ингээ газар хөдлөлттэй байгалийн гамшиг ихтэй газар гэдэг учраас ийм дахианы мах ер нь удаан барьдаг ийм
амттан бас байвал зүгээр гэж би бол боддог байгаа. Өдөр болгон өгвөл бас муу. Биэнд нь муу учраас яг уу 7 хоногт нэг удаа ч юм уу эсвэл яг ийм хоолгүй хэцүү те газар хөдлөлт болоод хоол унд муутай ахт бас ийм амттан аваа тавьсан байвал муурнууд манд зүгээр юм болов уу гэж бодоод аваа тавьдаг байгаа. Гамттай юм. Марун бол бүр ингэж аягаад олоогоод идчихнэ. Аска бол тийм аска жоохон элегант болохоор болцсон уу тийм ээ? Нэг тийм сонирхолтой байгаагүй юу? За. За манай хоёр идээд жоохон татгалан болоод явчлаа. Нүр амаад болоод ус уухаар явдаг ч лөө. Буцаад ирэх баг. За дараагийн амттан та бүхэндээ бас үзүүлье гэж бодож байна. Энэ нь бол тансан загсны мах гэх юм уу да. Саяны гэхдээ нөгөө дахианы махтай ер нь бол адилхан. Ийм загсны мах байгаа. Тэгээ илүү ийм жижигхэн порцтойгоор 10 ширхэг дээр нэмэх нэг 11 ширхэг орсон байгаа юм байна. Тэгээд таурин гэдэг мууранд хэрэгтэй одоо минерал нь орсон гэдгийг энд ингээ бичсэн байна. Тэгээ ер нь бол мууранд бол таурин гэдэг минерал бол маш чухал. Тийм учраас ийм амттан бас байгаа нь эрүүл мэндийн бодоод бас сайн байх гэж бодож байна. Тэгээд энд ингээд энэ загсны маха бүлээн усанд ингээд бас твтэйгээд өгвөл туртай дээ шүү гэж бичсэн байна. За гаргаж өгөх зүйлий. Ийм агаар орохгүй нэвтрэхгүй юм пакэжтэй ийм гоо цэвэрхэн загсны мах байт юм байна. Тэгээд энийн бүгдээрээ задлцгаая. Жохон өмхийл ах та. Мараа. Аска. Ой. Аска загсны мах идэх үү? Нилээн жоохон хатуу загсны мах байна. Би гараараа буталчих юм шиг үстэй хүмүүсээ. Балер гэж хэлээр би гэртээ ингээл өгдөө шүү. Нилээн хатуу биш үү? Нилээн хатуу загсны мах энэ аска дуртай болов уу? Жоохон аска. Мараа. Аска ниши. Жам. Жам хийгээр аска. Хоёртоо бэлдэж өгнө. Нилээн зуурд юм байна. Маран бол нилээн хийгээд байгаа. Манай амттан бол голохгүй. Амар сайн дээ. Аска бол жоохон юу? Дуртай юм байна, дургуй юм байна. Дургуй юм бол идэхгүй. Амруу нэг ч хийхгүй заяа. Өөрж ирээд. Аска 10-аас 10. Тийм байна. Марун харин нэг 10-аас 7 юм да. Яс майтай юм. Ингэж идэв гинэ. За дараагийнх нь бол мататаби. Мататаби бол catnip гэдэг байгаа англиар бол. Тэгээд муур тичээж байгаа хүмүүс маань энэ catnip-ийг бол сайн мэдэх бах. Мэдэхгүй хүмүүс маань бол энэ catnip гэдэг бол та бүхэн маань сонсч байсан байх л та энэ муурны харт амих гэж сонсч байсан байх. Гэхдээ энэ бол яг тийм хүний хэргэлдэг харт амих шиг юм донтуулж ярьдаг, мансууруулдаг тийм бодис бол биш. Энэ бол зүгээр нэг муурнуудын ер нь төрлийн амьтад их дуртай байдаг ургамал. Тэр ургамлаар хийсэн амттан байгаа. Тийм болохоор ямар нэгэн донтуулдаг, мансууруулдаг тийм зүйл бол биш байгаа. Ер нь бол мататаби catnip-ийг ямар үед өгдөг вэ гэх юм бол муура одоо стресстэй байгаа мууранд жоохон catnip өгөөд стрессийг тайлах ч юм уу. Эсвэл хоолунд нь жоохон муу байгаа муурандаа catnip жоохон өгөөд илүү энергитэй болгодог ч юм уу. Эсвэл майжуур нөгөө муур ингээ майждаг майжуур гэдэг шүү дээ. Тэр майжууранд ингээ сурахын тулд ийм нунтгалсан catnip нунтгалсан catnip-ийг тэр майжууранд нь ингээ цацаад ер нь бол эндээ ингээ майжаарэ гэд зааж өгдөг байгаа. Тийм болохоор яг ийм донтуулаад галзуурладаг бол зүйл бол биш байгаа. Энэ бол мууранд баг зэрэг ер нь бол өгөхөд бол ямар ч хор нөлөө байхгүй. Тэгээ манай Аска бол энэ catnip-д үнэхээр дуртай. Би хийцэн байгаа шүгэ гонгоолохоор гүгэд ирдэг. Татах catnip өгөөлөө. Тийм. Тэгээ донтцсон л ээж магадгүй л. Гэтэ ямар нэг муу юм бол биш байгаа. За тэгээ бүгдээрээ задлцгаая. Энэ catnip бол янз бүрийн бүтээгдэхүүн байдаг. Модон одоо
Өчир шиг тийм catnip байдаг юм бэлээ. Бөөрөнгийн ургам шиг catnip гэж байдаг. Бас та бүхэндээ одоо ингээ үзүүлэх гэж байгаа юм шиг. Ийм баг зэрэг өөрө хоол шиг ийм мах заханд ингээд холцсон catnip. Ингэж үзүүлдэг хүмүүс чинь ийм catnip байдаг байгаа. Тэгээ энийг бол ямар үед өгдөг вэ гэх юм бол муурны одоо юм шүдний чулуужлалтаас сэргийлэх ч юм уу аман доторх тийм бактерийн багасгахын тулд энд ингээ ORARCA гэж бичсэн байна. Аман доторхыг ер нь бол цэвэрхэн байлгах тусалдаг зориултаар хэрэглэдэг юм байлээ. Аска бол дуртай хаска. Аска itu. Өдөрт 3-5 ширхгийг өгж байгаарай гэж бичсэн байна. Энээрээ сайн ажиллаа шүтээ цэвэрлэж. За байхгүй. Дуусаа. Аскад бол 10-аас 15 юм уу? 20. 25. За. Аска бол их дуртай байна. Маруу энд идэхөө. За маруунгой бол 10-аас 10 юм да. Одооны байдлаар бол амттангаа бол бүгдээрээ их өндөр оноотойгоор идэх байна. Дахиад нэг идчихгүй за. Хамаа. Энд. Биднээс заваарч өгч जैन дөө. Та үзэгч чамааг одоо хараад ямар заван муур вэ гэж бодлоо штий. Хойлооч өгн амар гоё тийм элегант муур гэдгээрээ брэнд үүсгээд яваад байсан штий Маруна. За манай Маруу 10-аас 10 гинэ. Дуртай байсан байна. Гэтэ жоохон идэхтэй их заван идчихвэ. Мататабиг та бүхэндээ танилцуулснаар дахиад нэг өөр төрлийн мататаби танилцуулъя гэж бодож байна. Тэгээ энэ нь бол Strong Matatabi. Тэрийн одоо catnip-ээс илүү хурц юм уу? Илүү тийм найрлага нь бол их орсон юм шиг байна. Тэгээд энийг бол ямар юмд хэрэгэлдэг вэ гэх юм бол одоо тоглоомд ингээд шүршиж өгж олно. Тэгээд тэр тоглоомоор айгу ингээ гоё хөгжилтэй тоглоод бие наагаад тэ стрессээ тайлж болдог. Тэгээ муурчин мататабигийн одоо catnip-ийн үнэрийг юу нь бол биендээ ингээ түрхэхээр шумуул юм уу хорхооноос ингээ өөртөө хамгаалдаг гэдэг судалгаас байдаг юм байлээ. За тэгээд бас хумсны майжууранда цацаад өгөх юм бол майжураа сайн хэрэгэлдэг. Тэгээ бас хоолнд нь бас жоохон цацаж өгж болдог гинэ. Тэгээ нэг удаа хэрэглэхдээ 1-3 удаа ер нь бол цацаж болдог гэж байна. Тэгээд 20-30 минут бол үйлчлэгээ байдаг. Ийм шүршүүртэй catnip байдаг юм байна. Тэгэд catnip яг ямар үнэртэй байдаг вэ гэх юм бол яг үнэндээ бол өнөр бол надад бол мэдэгддэггүй. Яасан. За манай гэрийн хамгийн бэлэг тоглоом байгаа. Тэгээ манай хоёрын хамгийн дуртай тоглоом байгаа. Амин зам байгаа. Яг энэ бор юмд нь catnip шүү. Тийм. Энийг ингэж уучлаарай. Та бүхэн харж байна уу? Catnip-д ингээд үйлчлэгээ орж байна. Ам бол тоохгүй тийм. Аска бүр ингээд. Амин сонирхолтой байна уу?
Надад бол ерөөсөө өнөр өнөртгөө. Аска бол амар тол. Ашина. Баруун жоохон сар шүрсэн чинь айгаад яваад өчлөө. Аска бол их дуртай нараа. За catnip ийм үйлчлэгээд байдаг гинэ. Болоож идэхэд бол ер нь бол асуудал байхгүй. Тэгээд биндээ ингээ үрээд тоглоод тэ стрессээ тайлдаг байгаа. Тэгээд манай энэ тоглоом маань ингээ ийм заван болдог байгаа. Их үйлчлэгээд байна хараа. Дуртай тэ. Маруу яачин? Маруу. Бид хэдийн бичлэг жоохон урт болсон учраас 2 дахь хэсгийг та бүхэн маань үзээрэй. Part 2 шүү.